За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. За миний би энэхүү эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг хамтран өргөн мэдүүлсэн гишүүний хувьд бол төслийг бүрэн дэмжиж байгаа. Тэгээд манай улс 1994 оноос эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд шилжсэн боловч тусламж үйлчилгээ хүргэх зохион байгуулалтаа түүндээ нийцүүлэн шинжилж чадаагүй. Үүний улмаас одоо шатлал хоорондын уялдаас сул анхан шатны тусламж үйлчилгээ хангалтгүй иргэд лавлгаа шатлалын эмнэлгийг зорддог. Мөн эмчлүүлэгч эмнэлэг хооронд хаягддаг тогтолцоо бий болсон талаар бол үзэл баримталд бол тодорхой дурдсан байна. Энэ нь бол маш сайшаалтай байна. За мөн энэхүү шинжилсэн найруулгын зөвхөн нэг хуульд өөрчлөлт оруулах асуудал биш, харин Монгол улсын эрүүл мэндийн тогтолцоог дахин инженерчилж, эмч төвтэй биш, эмнэлэг төвтэй биш, харин хүний хэрэгцээ, эрх ашигт суурилсан тогтолцоонд шилжүүлэх бодлогын шинжил болж байгаагаараа бас онцлог байна. За мөн тусламж үйлчилгээний чанарыг зөвхөн тоо хэмжээгээр бус үр дүн аюулгүй байдал эмчлүүлэгчийн сэтгэл ханамж хөндлөнгийн үнэлгээнд тулгуурлан хэмждэг тогтолцоог бий болгох нь энэхүү төслийн бас нэгэн чухал шинжил болж байгаагаараа бас онцлогтой байна. Энд бас хууль санаачилсан гаммаа гишүүндээ бас баяр хүргэмээр байна. За эцэст нь хэлэхэд энэ хууль батлагдсанаар иргэн хаана амьдарч байгаагаасаа үл хамааран хэрэгцээнд нийцсэн тусламж үйлчилгээг цаг алдалгүй авах, эмнэлгүүд өөр хоорондоо өрсөлдөх бус хамтран ажиллах, төрөөс эрүүл мэндийн салбарт зарцуулж байгаа хөрөнгө илүү үр ашигтай болох эрх зүйн үндэс бүрдэх юм аа. Ийм учраас эрхэм гишүүд та бүхнийг энэ хуулийн төслийг дэмжиж өгөхийг хүсэж байна. Баярлалаа.